За гурил бол өргөн хэрэглээний бүтээгдэхүүн манай Монгол улсын хувьд. Тэгээ энэ утгаараа бол яг эдийн засгийн энэ одоо гайлын татвар яаж нөлөөлөх үү, татвар яаж нөлөөлөх үү гэдэг дээр үнэнд мэдрэг бус гэсэн үг. Үнэн нь өсчихсэн ч хэрэглээ байдаг учраас энэ дээр олигопол, монопол одоо үнэ өсөхтэй энэ үйл ажиллагаа нь бол явагдахад их амархан салбар. Тэгээ гол энэ гишүүдийн хилээд байгаа юм ч гэсэн үнэн л дээ бид нар яг нөгөө суур асуудлыг нь углуургаар нь бас нэг харах ёстой шүү дээ. Энийг харж чадсан юм уу гэдэг дээр бол санал нэг байгаа. Тэгээ уг нь энийг бол одоо би бол энэ хоёр сайд гэхээсээ илүү монополийн асуудал эрхэлж байгаа агентлага одоо удирж байгаа дорчхон сайд байсан бол асуумаар байгаа. Дорчхон сайд алга байна 2 3 чуулган дараалалчлал харагдсангүй. Тэгээ мэдээж бол дотоодын үйлдвэрлэлээ бид нар дэмжих ёстой. Гурилын үйлдвэрлэлээ хамгаалах ёстой. Үр тариагаа өөрсдөө хүнсээ хийдэг байх ёстой. Гэхдээ гол асуудал энэ дээр үнэхээр тэр одоо гишүүдийн яриад байгаа шудраг өрсөлдөөний газраас гаргаад байгаа монопол байдалтай картеллаар одоо үнэ ингээд нэмждэг энэ байдал үүссэн юм уу гэдэг дээр өшөө нарийн дүн шинжилгээ хиймээр байгаа байхгүй юу. Тэгээ бид нар зах зээлийн хувьд одоо хин ингээд илүү нөлөөтэй байна гэдгийг мэдээж зах зээл буюу салбар дээр тий үр тариа импортлогч дээрээ, буудаа нийлүүлэгч дээрээ, гурилын үйлдвэрлэл дээрээ, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээрээ харж болно. Үүнээс гадна босоо буюу supply chain гэж ярьдаг тий нийлүүлэлтийн сүлжээн дээрээ хинэн дуу хоолой нь хүчтэй байна. Энэ дээрээ зах зээлээ илүү одоо контролдж байгаа этгээдүүд байна уу гэдгийг нарийн харах ёстой. Манай одоогийн өрсөлдөөний тухай хууль дээр зах зээлийн 30%-аас дээш байх юм бол давмгай этгээд гэж үзнэ л гэдээ орцсон байгаа. Энийг ингэж тоогоор зөвхөн 30%-аар одоо тооцох нь бол буруу. Энийг бид нар үнэхээр энэ зах зээл дээр хэн илүү хүчтэй дуу хоолойгоор нөлөөлж одоо үн тогтооход нөлөөлж гин гэдгийг зах зээл хэвтэй зах зээлээр болон босоо зах зээлээр нь давхар харах хэрэгтэй байдаг. Түрүүн тэгээд энэ ярианд дурдж байна. Зөвхөн гурилын үйлдвэрээр навж үзэх юм бол мэдээж ингээд ашигын маржин эдэр бага. Гэтэ гурилын үйлдвэрлэл өөрөө буудаа нийлүүлэгчдэр ч юм уу үр тариалагч дээрээ илүү нөлөөлөл үзүүлж чадчихна уу? Тэн дээр үн тогтооход нөлөөлж гинүү гэдгийг бид нар бас давхар харах хэрэгтэй. Тэгээ энэ чиглэлээр нь ер нь харж дүгнэлтээ хийсэн юм уу гэдгийг уг нь би монополийн газраас дорчхон сайдаас асуумаар байсан. Даанч ажлын хэсэгт бас энэ хүмүүс байхгүй байна. Тэгээ гол нь эн чинь бидний бас санаа зовоод байгаа юм. Одоо мэдээж дотоодын үйлдвэрлэлээ хамгаалъя гэд гайлын татвараа нэмчиж болно. Гэтэ эргээд гурилын үн өсөх үедээ гурилаас үүддэг одоо энэ талах боовны үн өсөх үедээ гэдэг л асуудал байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээ харахаар эцээс манай Монгол улс чинь нэг талхнаас хямдхан тамхитай л улс болох гээд байгаа юм шиг л бодлого харагдаад байна. Бид нар үр хүүхдүүдтэй гурил талах чинь үнэтэй байна. Өсөөдөө явал тамхи татчихгаа гэдэг бодлого явуулж болохгүй. Тэгэхээр үнэхээр энэ гурилын үн юун дээр болоод өсөд байгаа. Энийхээ арга хэмжээг бид нар сайн зохицуулж чадсан уу гэдэг дээр бас анхаарах ёстой шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ энийг бас одоо энэ юуг ашиглаад сангийн сайдад бас одоо хэлмээр байна. Сангийн сайд сангийн яам одоо энэ тамхины онцгой татвар дээр 2 3 сар ажилласан. Бүх юм тооцоо бэлэн болцсон. За эцлээд өгөө гэхээр ингээ усанд хайсан чулуу шиг алга болмооргүй байна. Сангийн яам тамхин бүтээгдэхүүний онцгой татварынхаа энэ санал эцэлсэн юмаа хурдан өгөөч гэдгийг бас хэлмээр байна.